Сайн манайхаа амбапс ман байна. За энэ удаагийн ээлжид бичлэгээр болохоор дараагийн хамгийн том асуудал болох гид дүүргэлтийн талаар ярих гэж байна. За сетап жоох хурцлуу доошоо суудсан байгаа өмнөх бичлэгнүүдээсээ. Яа бүр амар нуруу өвдөд ингээ юм наалж суухгүй бол ингээ тонгоож ярахаар амар хэцүү санагдчихгүй. За энэ удаад гид дүүргэлтийн талаар ярих гэж байна. Энэ бас айгүй ер нь богинохон шорт видео болох. Бид нэр ингээ гоё плейлист болгоод ингээ нэг болгоо оруулчихсан заяа. Тэгэхээр та нар үцгэд аюу амар ингээд хайхгүй амар ах гэж бодож байна. За гиз дүрлэлтэн дээр манай хөхт. За одоо би энийг ярьчаад мод 3 тогшихгүй болохгүй бах заяа 1 2 3. Яад бол манай хөхт юус гизэн дүүрж байгаагүй. Ер нь баг дүүрээгүй. Бүр нялах заяа яриах та. Нэг төрөө 10 он жилөө манай хадам ээж ингээ видео кол хийгээ ярьжсэн чинь хүүхдээ чи гизэн дүүрсэн байна. Тэгээд байгаа юм шиг харагдаж байна. Нилийн том болчих гэтгсахгүй юу. Тэгээ ингээ харсан чинь манай хүүхдээс ингээ амар пүмбицэн. Тэгээд би яг өмнө нь ямар байсныг бас санахгүй. Яад бол гиз дүүрдэг мөрдөг гэж бас мэдхгүй байсан болохоор тэгээ бэжсэн чинь манай хадам ээж бас манай ээж тэгж хэлэхгүй юу. Ингээд хар өнгийн даавуу манай ээж нэг тийм даавуу явуулсан намайг баг Монгол явахд өгч явуул яалаа төрөхөд хэрэг болно нэг тийм баг манай дүүмүүдийн гидсэн дээр тавьжсэн хар даавуучлаа юу лээ. Бас нэг юм үг түүхтэй юм заяо. Тэгээд тэр нь жоохон шар тус ингээд хийж яагаад ингээ ээгээд ингээд бүлээцүүлээд тавиад хонолцгаа гэдэгсэхгүй. Тэгээ би бас ер нь л өөрийнхөө яг жоохон эмгтээдүг баг ингээ гардаж өсгсөн шахуу болохоор манай эмгтээдүү айгу жоохон штэ одоо надаас нэлээ олон юм юуны зөрүүтэй. Тэгээд тэгж өсөж исэн болохоор ерөнхийн ингээд бас тэ хүүхэд ингүүл яах вэ ихүү тэхүүн гэдэг юм би зөөр жоохон мэддэг байхгүй юу. Тэгээ би яг тэр процессыг бас харж исэн ингээд дүүгийн маань гэд дүүрэхэд ээж ингээд халааж тавьж мавжсэн. Тэгээд за ер нь ингээ тэг яг ээж тэгээц яг тэр хийдэг шиг ингээ хийгээд үзье гэд ингээ хийж үзээд за тэгсэн чинь мэдээж ингээ сайхан шүн унгаж мунгаад гиз нь бол дүүрсэн байсан. Тэгээд унгаж мунгаа амар гоё ингээ гизнийхэн дүүрэл байхгүй болоод ингээ манай хүүхдийг айгуу шалчижсэн байсан юм байл жижигхэн би тэрийг яг за дүүрхээр ийм болох юм байх шүү. Хийн гарахаараа манай хүүхдийн нормал гиз юм байх шүү гэдэг нь айгуу сайн мэдэж авч байгаа байхгүй юу. Тэр бас айгуу сайн хэрэгтэй юм бэл ингээ ялгааг нь мэдэх. Аах ингээ шууд том болсныг харсан чи би манай хүүхдийн гиз анханасаа л ийм том байгаагүй л үү. Угаасаа л ийм биш үү гэж бодоодсахгүй юу. Тэгээд тэгж даав тавиад хоноод ингээ сайхан унгаа зүгээр болсон ч гэсэн яг тэр даав тавьсан хэсэгт манай хүүхэд халууны харшил гараа биржийдсэн байсан заяа ёо. Тэгээ би бүр ингээ нуух бишээ юу гэвлээ нийгэм хийх гэж байгаа ингээ бүр ингээ дордуулаа ичдэж штэ. Би бүр тэгээ ичлээгээ бүр амар сандраад. Гэтэ яг ингээ нэг асуудал нь шийдэгдсэн л дээ. Гэтэ нөгөөх нь дахиад гараад ирсэн. Тэгээд за ер нь цаашдаа энэ арга жоохон бүтэхгүй юм байна. Манай хүүхдүүд нь халуун аюу мэдрэг юм байна. Халууцвал ингээ биеэр нугасаа юм туураад идэг байсан учраас ер нь ингээ халуун аюу мэдрэг юм байна. Тийм учраас одоо энэ аргыг ингээ хэрэглэхэ болий. Оронд нь ингээ массаж хийгээд ингээ эсвэл ингээ нөгөө гиз дүүргэлтийн янз янзын ийм тан янз янзын аюу их гарсан штэ. Тэгээд тийм юм ерөнхийдөө ингээ хийя. Уулгая гэж одоо нөхөртөөгөө яриад тэгээд яг хэсэг мэдээж шууд тийм юм өгөөгүй байсан манай хөх жоохон байсан. Тэгээд энд нөгөө Монголын 2 сартай вакциныг энд 6 сартад хийдэг байхгүй юу? Бишээ 6 7 хоногтод хийдэг байхгүй юу? Арай 2 сар хүрээг багт штэ. Тэгээд яг тэрүүгээр би вакциныг хийлгээл тэгэл эмчээс ингээ асуугаад янз бүрийн юм өгөх үү юм манай хөх дэ ууж исэн угаасаа тэр үед эмнэлгээс гарахад шууд ингээ яраад шууд дэ өгөөрэй гэж анх хэлчихсэн байхгүй. Угаасаа яраа өгөхөд хөхний сүүнээсээ маш бага дэг авдаг. Тэгээд тэр дэн одоо хангалтгүй байдаг хүүхдийн яг ясны хөгжилд өдөрт 400 IU гэдэг хэмжээч үлээ. Тэгээ би тэр тимийг аваад яг тиймэр нь өгж жогоод 6-7 хоног хүртэл өгсөн байгаа хгүй яг вакцинд ортолно. Тэгээ би эмчээс ингээ нөгөө биога хүн болго өгöd тахаар энэ юу яадын болоо ингээ зүгээр өгөх үү гэсэн чинь тэгээ чи өөрөө л мэд энд би өгч гэж хэлэхгүй битгий өгч гэж хэлэхгүй наа чи ингээ яг эцэгчүүдийн л хийдэг сонголт штэ гэдгсэхгүй юу. Тэгэхээр нь би за өгöd үзье гэж бодоод нөгөө пробиотиктэй витамин D гэсэн мэдэн штэ. Тэрийг өгч үзээд за тэрийг өгснөөс хойш манай хүүхд бүр ингээ ерөөсөө хичээгээгүй байхад унгаал хичээгээгүй байхад багаагаал хичээгээгүй байхад өөрөө ингээ хихрээл идэг болсон заяа. Баг зүгээр ингээ байжснаа л гихрээл зүгээр байжснаа унгаж мунгаал. Тэр бүр ингээ айгүй сайн байсан юм шиг санагдсан. Хэсэг тэр баяг айгүйхөө болсон. Тэгээд сая витамин D зүгээр Australian брендийн зүгээр витамин D ялах байхад нөгжөөснөө дахиж аваад одоо өгж эхэлж яад бол хүүхдийн витамин D гэрээсээ тасалж болохгүй. D бол ер нь өгжсэн зүгээр юм байлээ. За
Бусдаар одоо гизийн дүүрхээр хаяа нэг энд infant friends гэдэг байдаг байхгүй юу? Тэрийг өгчдөг. Тэр нөгөө нэг юм гиз дүүрэлтэнд өгдөг нэг юм байдیں۔ Тэрийг хаяа л өгдөг. Одоо яг гизэн жоохон дүүрж мөрөх гээл ирүүл ер нь өгдөг байхгүй юу? Тэрнээс ер нь л манай хөлт өөрөө аягуулсаа ингээд унгаад байгаа шигээд хихрээд явцдаг болцсон. Угаасаа ер нь л эхний нэг 2 сар маар л ер нь жоохон адал явталтай. Тэгээ бусдаар бол цаашаа ер нь гайгүй юм бэлээ. Тэгээд гид дүүрэлтээс хамгийн сайн сэргийлдэг бас нэг юм нь болохоор хихрэх, ерөөсөө хихрүүлэх. Мэдээж хэцүү. Шүн алга ингээд тэ энд бол ингээл нөхрүүд нь ажиллаад ээжүүд нь ингээл нөхрүүд нүглөө ертөнц зайлвал 5-6-г явдаг учраас ээжүүд нөглөөс ирж байгаа. Тэгээ тэр нойрмог амар хэцүү үедээ ингээд хүүлээд, хихрүүлээд, памперсын солиод ингээ энэ бүх процесс бараг 40 минут шахуу болчоод тэгээд хүүхэд маань 2 цаг тутамд яаж байгаа сэрж өгөх байгаа учраас ингээд нэг цагт нь арай гэж унтуугүй юу. Энээс болж угаасаа нөгөө sleep deprivation буюу эмэгтэй хүний угаасаа тэр нойрны ингээ дутуу байдал үүсэж байгаа. Гэхдээ дараа нь бүр ингээд хэцүү байдалд орохгүй тулд бүр илүү хямрахгүй тулд хүүхдээ бүр илүү хэцүү байдалд оруулахгүй тулд яг тэр үедээ жоохон тисээ заяа. Яг энэ хэсэг амар богинохон байна. Би амлаж ин заяа. Угаасаа тийм байлээ. Тэгээд яаж игээ шүн хүүлэх болгондоо хүүлж ихрүүлээд байгаарэ. Ихэртлэн тэврээд байгаарэ. Ихэрэхгүй бол ингээд ядаж 10 минут ингээд яг цаг таймер харж байгаа ч юм уу те 8-аас 10 минут босоогоор нь тэвэрж ягаад орон дээр нь тавиарэ. Тэгэхгүй бол бүр ингээд гулгаад те гидсэн дүүрээд гулгиж одоо тийм ялахваараа байхтаа бол ингээд өөрөө гулгаад рефлексэр ч юм уу ийш тийш ингэ хөдөлж möдөлж ингэж харж марчдахгүй. Дээш нь харуулаад тавьсан мó шууд ингээл дээтлэр ингэж байж байгаа хахах эрсдэлтэй. Манай эрэгтэй дүү амар нь ялах байхдаа гулгаад тэрэндээ хахаад бүр ингээд амьсгалын зам руу ороод бүр амар болчихсохгүй ёо. Би бүр тэр яг процессыг ялах бар нэг 13 4-тэй ахтаа ч л харчаад бүр ингээд амар шоконд оржсэн. Тэрнээс хойш би бүр ингээд амар айгаад хүүхдтэй болоод өөрөө ингээд бүр тэгхгүй гэж амар айжсэн. Тэгээ хүүхдийгээ хүлээд ингээ хэрхгүй бол тавихтаа хажуу талаар нь жоохон хажуул туш тавьж байгаарай. Тэгэх юм бол гулгсан ч ингээ шууд гулгаад ингээ урсаа явчихна. Тийм учраас ер нь бол сайн хихрүүлэх хэрэгтэй. За тэгээд нөө дугуун унуулдаг тасгал байдаг штэ. Тэрийг ингээд маш сайн хийлгээрээ. Тэр бол бүр ингээд үнэхээр хэрэг болдог заяа. Тэрийг заавал аав нь хийх ёстой мосдог гэсэн юм байхгүй ингээл тэ ээж нь ч гэсэн өөрөө ингээл оролдоол ингээл хийвэл ингээл зүгээр ээж нь чадна амархан тэр чин хүүхдээ ингээл зөөлхөөрэй эхэндээ ингээл хүрчдэхгүй юу гэдэг. Гэхдээ цаашдаа ер нь бол хийгээд байгаа хийх тусам хүүхд ингээ унгаад ахаар айгу урамтай ингээд ингээд дүр ингээ налга болгож जैन та гэх ингээд айгу нэмэртэй байдаг. Тэгээд аль болох жоохон босоогоор нь твэрж явах зүгээр ер нь идүүлснийхээ дараа. За тэгээ энэ нөхцөл байдал ер нь бол тэ ер нь бол би ямар их ер нь бол гэдэлч вэ. 6-7 хоног үргэлжлэн л ботчих заяа. Тэгэл цаашаа ер нь гайгүй. Нэр амлий. Үнэхээр гайгүй. Цаашаа бүх юм ингээд өөрөө ингээд тэ айгүй смут явчихна. Цаашаа ингээд яг юу гэх юм ингээд юм урсаад явчихна заяа. Тэглэх юм байхгүй болоод. Тийм, ер нь тэгдэм байлээ. Тэгэхээр сайн хихрүүлэх нь байна, тасгал хийлгэх нь байна, босоогоор нь тэврэх нь байна, массаж бүлээн ингээд гараараа тослоод ингээд массаж хийж өгч болно. Өөр одоо юу гэдгийг манай хүүхд бас сүүлний тос хэрглэж исэн. Гэхдээ ингээд нөгөө амтны гаралтай юмнаас харшилдаг хүүхдүүд гэж бас байдаг гэсэн. Манай хүүхд бол яг харшлаг үлдээ. Гэхдээ сүүлний тос энэ нөгөө нэг яг ориг өөрөө сүүлнээс гаргаж авсан Монгол тос биш нөгөө юм үйлдвэрийн нэгийг аваад ирсэн чинь нэг юм сони юм бэлээ. Тэр нэг юм бичмэгтэй нэг юм сонин заяо. Тэгээд тэрийг би тэтгэв удаа түрхэ болцсон. Тэгээд сайн тослж массаж хийж өгөх нь нөгөө нэг ийм тасгал байдаг штэ хүүхдийн гизээ ингээд босоогоор нь ингээд ээж нь ингээд зөөлх ингээд дараад I тэгснэ L I love тэгснэ you гэд ингээд ингэж өгдөг. Яг тэр тасгалыг би аюу хүүхдтэй ингээд хийж өгөх амар дуртай. I love you гэл ингээд тэнгууд хүүхд амар инээгээл ингээд баярлалаа л ээжийнхээ царайг хараад яг гизэнд нь хийж өгөх амар гоё идэхгүй. Тийм ээ. За тэгээ хүүхэд бас ер нь дааруул бас жоохон гидсэн дүүрдэг. Тийм учраас хөлийн жоохон дулаахан яг тэр үед нь жоохон дулаахан байлгасан дэр одоо чинд халуун байна гайгүй бах. Гэхдээ ер нь яг намайг тэр төрөх үед л айгүй хөтөн мэс өвөл болчихсон болохоор тэгэл ер нь хөлөнд нь дулаахан нэг юм ноолуурын амьс манай нэг их ч өгөө тэрнтэй л ер нь үнчсэн манай хүүхд. Тийм тэгээ дулаахан байлвал гэхдээ бас хит дулаахан байлгаж байгаа гэд бигнээд ээж юусоо болохгүй заяа. Тэгэх юм бол хүүхэд жигнэгдэх аюултай. Тэгэх юм бол амар хурдан салхи авч ханаа төрж хатхаа урах аюултай байдаг. Тэгэхээр яг л сайхан температурт нь тааруулаад хувцлаарай за. За тэгээд ерөнхийдөө хүүхдийн гиз дүүрэлтийн талаар бол юм байна. Би ер нь хүн болгоны ярьдгийг ярьсан байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж мэдгүй зүйл нь байсан бол хэрэгтэй байсан бол мэдээж сайн байх тий ингээд ашгүйдэ гэж би бодож байна. Харин
Хэрэггүй үнэхээр яг хүн болгоны ярьсан юм ярьсан байвал тэгээ муухай юм бичлэгүү зүгээр үлдээгээрээ. Ер нь бол угаасаа гидд үргэлтгэж айгүй common буюу ингээд хүн болгоны ярьдаг сэдв, тэг яг нэг л зүйлээ ярьдаг, гидсийн массажлдаг, уунуулдаг, дасгал хий, тэг халаас нь даав тавьч юм уу мэдгүй ингээд ярьдаг. Гэхдээ тэр халуун малуунаас харшилтай манайх шиг хүүхдэд бол тэр халуун даав мав тавих бол айгүй асуудалтай байсан учраас манайх нэг хийгээгүй. Тэгэхээр тэгээд ер нь ийм л байна. Тэгээд мэдээж пробиотик өгч болно. Эсвэл тэ янз бүрийн тэр infant friends эсвэл одоо infacol энтрийн тэ тиймэрхүү одоо нөгөө kids дүүргэлтийн эмнүүд ч юм уу тэ эм ч юм уу одоо тэр витамин ч юм уу яг юу гэдэг бэлтгэл ч юм уу тэ тэрийг өгч болно. Ерөнхийдөө одоо ингээд нэг юм одоо ээж аав амар өөр ингээл амар махраал ингээл зовдөг үе бас айгүй ард доторсон юм байлээ шүү дээ. Ингээд юм хөгжөөд гой болоод тийм бэлтмэлтэй юм хүмүүр гарцсан. Тэгэхээр ер нь би бас айгу дэжгүй зүгээр юм байна л гэж бодсон штэ. Тэгэхээр одоо мэдгүй. Заавал нэг амар тийм юм хүмүүхгүйгээр ингээл шийтгэх гээл. Тэгээд тэр нь ингээ болохгүй болонгууд бас тэг ингээл амар freak out хийгээл байх амар хэцүү. Тэгэхээр тэрний оронд зүгээр ер нь айл болох бас үрт амрахнаар шийдчихвэл айгу зүгээр ах гэж би бодсон. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзъя. Bye.